Шинэ жил бол гэр бүлийн баяраа. Гэр бүл найз нөхдөөрөө ширээ тойрч суух нь шинэ жилийн хамгийн сайхан мөч үлээ. Хүүхэд байгаад шинэ жилийн баяр хамгийн гоё баяр байдаг гэж үлээ. Шинэ жилээр гэртээ засдаг байсан ширээ одоо ч сэтгэл тотхон санагдана. Одоо бол бид өөрсдөө баярын ширээ засдаг хүмүүс болжээ. Цаг хугацаа ч ер нь хорд юм да. За тэгээд баярын ширээ засна гэдэг нь зүгээр нэг дэлгүүр гараад хүнс цуглуулах төдий зүйл биш ээ. Хайртай хүмүүстэй хамгийн эрүүлийг сонгох сонголт юм аа. Abico Foods компани Япон улсаас эрүүл чанартай бүтээгдэхүүнийг оруулж ирдэг үлээ. Тэдгээрээ сонслох бүтээгдэхүүн нь бидний сайн мэдэх карри юм. Японд багчууд идэх дуртай хоолнуудын жагсаалтанд карри багтдаг бөгөөд карригаар маш олон төрлийн амттай хоол иж болдог учраас та бидний баярын ширээг чимэх эрүүл амттай сонголтод зүй ёсоор нийцэх болно гэдгийг дуулахад таатай байна. Илүү олон амттай хоолны жоруудыг харахыг хүсвэл дараах линкээр нэвтрэнэ. За сайн уу манайхаа шинэ жилийн завгүй өдрөд үргэлжлэж байгаач бидний контентыг алгасалгүй үзэж лайк, subscribe дарж урмын үгсээ харамгүй хайрлаг та нартай маш их баярлж явдаг шүү. Тиймээс та нартай шинэ жилийн бэлэг болгоод олон жилийн өмнө үзэж байсан бас л хүн амьтнаас харамлж явдаг хайртай киног өнөөдөр ирж хөр шийдлээ. Хаана юу идгээс үл хамааран та энэ киноноос маш үнцэнтэй амьдралын хичээлийг ойлгож авна гэдэгт итгэлтэй байна. Одоо харин кинонд орцгоё. Кино эхлэхэд нэгэн шаргал ус Америк хүсгүй Токиогийн метронд зорчин явах ба түүний нэрийг Аби гин. Аби яагаад Токиод явж байгаа гэхээр аялангаа ажилдаг найз залуу Итнийхээ араас ирсэн байна. Нэгэн өрөө Аби Токиогийн шөнийн цагааны газарт найз залуу Итнтайгаа хөгжилтөөр ирдэг ч нөгөө Итн ажил хэргийн яриатэйгээд өөр хүмүүстэй уулзаад алга болчихв. Аби ч одоо уудах тишинээ хандаа зогсож байтал ашгүй нэг юм хил нэгт хүмүүстэйгээ таарч овоо яриа хөөрөө эхлүүлдэг. Абигийн хэлж байгаагаар тэр холын зан харилцааг төвчээгүү тул найз залуутайгаа амьдрахаар 2-7 хоногийн өмнө Токиод ирсэн бөгөөд Япон хуулийн фермд орж амжсан гинэ. За тэгэл шүнжин дэлб шоудсны дараа шинэ өдөр эхэлнэ. Өглөө босоод иртэл найз залуу Итн учир зүггүй хамаг юма баглаад Осака руу ажлын шаардлагаар явах гэж байгаа юм баху. Аби энэ гинти явдлыг нь гайхаж би ажилдаа дургүй чамаг дагаа явчих л да. 1-7 хоног л болно гэвэстэй гэв. Тэгсэн Итн хариуд нь за ёстой sorry. Би 24/7 ямар ч завгүй чамд цаг гаргаж чадахгүй. Би чинь 2 чамдаамаа чирээд хаасайгүй ажиллаж амьдэрдэг хүн. Тэгэж чи энд ирэх талаараа надтай зөвлөдөг үсттэй. Хизээ гэдгийг мэдэхгүй ч би буцаад ирэх л байх гэхин дээрээ. Байдал ер нь эвгүй болоод явчлаа шүү. Ингээд хаа холоос түүнийг л зорж ирсэн Аби маань гинтийн цогцолтонд орж уурлах гомдхон зэрэгцээр баг газар дээрээ найз залуудаа хаягдчих шиг боллоо. Токиогийн амьдрал хүндхэн эхлэхэндээ Аби минь. Тэрээр нөгөө хуулийн фирмдээ дөнгөж ажиллаж эхэлж байгаа хэрнээ аль хэдийн залхаж эхэлсэн байлаа. Ажлаа тараад гэртээ ирж тагтан дээрээ гараад гунигтай нүдэрээ орчныг ажиглан зогсноо. Гэтэл түүний нүдэнд нэг жижигхэн хэрнээ хүний хөл тасардгүй бололтой рамяны газар үзэгдэн тэрэ. За тэгээд усан борооноор Аби хэл нэвтрэхсгүй ч гэсэн нөгөө гомигийн газар руу ороо явчлаа. Уг энэ газар нь хаалттай байсан ч мань хүн хүчээр ороод ирсэн бололтой. Энэ раманы газрыг мастер тоогооч Маузуми болон түүний эхнэр Реконор ажилладаг бөгөөд тэд түүнд хэлж байгаа. Манай хаачихсан гэж хэлдэгч Аби нэгдүгээр тэдний хэлж байгааг огт ойлгохгүй. Дээрээс нь ушир зүггүй том нулин сунгаад ойлээд эхэллээ шүү. За нөгөө гомгийн газрын ах эгч хоёр бол үнэндээ цөхрөнгөө барж арга ядаж байгаа нь харагдана. Харин Аби ойлонгаа би одоо яах юм бэ? Үеэлмэн докторын зэрэгээ хамгаалж байгаад би өдий болтол амьдрал хэрэгтэй юу ч сурсангүй. Анх удаа зөрөгтэй алхам хийгээд Токиод ирсэн чинь найз залуу минь намайг хаяа явчихсан гэд хамаг углуурганы үгнүүдэд урсгаж гарлаа. Даанч нөгөө хэд нь түүний ярианаас ойлгох юм төгч байсангүй. Ямар ч тач гунигтэй зүйл тохиолдсон байх гэж бодсон уу яасан тэд Абид аяг дүүрэн рамен хийж өглөө. Нус нулимсандаа утгалтан суух Аби урдаа байгаа хоолыг дуусал идэж авсны дараа сэтгэл нь хараад ирдэг шиг болов. Идэж дуусаад мөнгө төлөх гэтэл ах эгч өөрн түүнийг аягтаа болоод дуусал идсэн байхыг хараад өхөөрдөж мөнгө авахыг хүссэнгүй. Аби ч одоо ихчийг нэг сайн тэрч аваад баярснаа илэрхийлэн тэндээс гарлаа. Маргааш нь ажиллаж байхдаа нөгөө Аби чинь ажлын найзаасаа чи рамен хийж чадах уу гэж асуулаа. Найз нь хариуд нь чадахгүй рамен хийн гэдэг чинь хэн хүний чадах юм биш. Олон жилийн дадлага сургууль шаарддаг хэцүү зүйл гэж хэлвэ. Тэр өдрөө ажиллаа тарсныхаа дараа Аби нэлээд ядрангуй царайтай дахин нөгөө раманы газартаа яваад очлоо. Аби болон бас нэг эрэгтэйг нэлээд ядарсан байдалтай суугааг анзаарах ахлах тоогооч тэднээс ганц ч үг асуулгүйгээр шууд өөрөө мэдээд тэдэн тохирох рамыг ин хийхээр ханцуу шамлав. Түүний хоол ихий ажиглан суух Аби гайхамшигт дур чадварыг нь бодит дээр хараад жохон мухан санаагаа алдаж гайхан биширч хэллээ. Учир нь тэр тоогоочийн рамен хийж байгаа төрөх байдал гомингийн гурилаа сунгаж татах арга техник тогоотой шүлнөөс савсах уур эдрэгэд бүх зүйл үнэхээр сэтгэл татан байв. Тогооч ах рамен хийж дуусаад өнөөх ядарч унах гэж байгаа үйлчлүүлэгчдийнхээ урд нь тавихад нөөдөл нь жамдархан идэж эхлэв. Хамгийн ачиргалтай нь Аби бол нөгөө ядарсан царайтай залуу хоёр шүлнөөс амсан даруйдал шууд ад жаргалтай болж учир зүггүй чанга хөхрөлдөө хөдөл унлаа шүү. Ахлах тоогооч Маузумигийн ичид ингэж ажилдаг бололтой. За тэр өдрөөс хойш нөгөө Аби чинь энэ раманы газраас салхаа байсан. Японоос явж өгөхгүй байгаа нэг шалтгаан нөгөө хаяад явсан найз залуугаа бас ирчих болов гэд харуултаад байгаа бололтой. Нэг өдөр Аби ад жаргалтай болгодог гомонгоо итгэхээр очтол тентхийн найрсаг эзэгтэй Рекогийн хөлн гимцэн бололтой болт дээр нэг гомонгоо зөөгөөд л явж ив. Энэ байдлыг олж харсан Аби ч бодностой хоолыг нь түүнээс хүчээр авч туслана гэж зүтгэн тэрэ. Реког ч одоо аргаа орж түүний тусламжийг авахаас өөр арга боллоо. Орой болоход өдөржин хүн амтнд гомон зөөж гүйсэн Аби маань хагас өглөөд байдалтай буудан дээр унтаад төгс харагдана. Гомонгийн газар хаах болсон тул ахлах тоогооч ах хүү түүнд хэлж байгаа. Чи энд хонж болохгүй. Гэрлэгөө хайр гэж хэлдэгч Аби хариуд нь би энд үлдэн байрна гэж зөрүүлсээр эцэст нь тэндээс хөөгдөн гарлаа. Гэвч толгойд нь гинтл нэг онцгой санаа төрсөн бололтой буцаж ирээд
гомингийн газрын хаалгыг балбаж нүцээр орж ирэв. Яг үнэндээ мань хүн рамен хийхийг сурахаар шийдэж. За тэгээд л Маузуми тогоочоос сенсей минь болооч над рамен хийхийг заагаад айл гээл гуйжин хэмээн уйлан дуусаар гуйж эхлэв. Англи хэл ойлгодгүй Маузуми Реко хоёр бас ч гэж түүнийг юу хүсэж байгааг нь хальтмалт нэг юм гадарлах шиг боллоо. Тэгэд эцэст нь Маузуми түүнийг маргааш өглөө үүрийн 5 цагт ирэх тушаал болов. Энэ үед гихтээ шөнийн 1 цаг болж байсан байдаг. Маргааш нь хөөрч тогтолсон Аби маань хар үрээр гомгийн газар иртэл нойрмог Маузуми түүнийг арай л ирчихнэ гэж бодоагүй байсан уу яасан гайхаж арга ядаад түүнийг оруулж ирэн галдагоо цэвэрлэх ажлыг хуваарлаа. Абиш нэг жижигхэн толбичгээ эргүүлж байгаад юу өөхөө ойлгож ядан зогсох ба гутлаа тайлж ордог өрөөнд нь төбөлтэйгээ дахиж ороод сэнсэртлээ загнуулаад дамжваа. Баахан тогоо шанаг цэвэрлж дуусаад үжитэл Маузуми босс тэр дундаас нэг савны гадна талд тол бүлцснийг олж хараад амар уурлаж өөрөө зүлгээд унлаа. Нөгөө Аби нь sorry mori гэдэл бүлтэлцээд гүгээд байгаамаа. Дараа нь шинэ босс нь түүнд жорлон цэвэрлэгч тушаадаг боловч Аби айгүй сэжиглсэн царай гаргаж хурч ядаад байсны улмаас дахиад Маузумигийн дургуун хөрч түүнийг шууд чирч гаргаад хөөхөн тэр. Аби буцаж орно гэж хичнээн зүтгэвч энэ удаа Маузуми түүнийг утгаар нь үл тоомсорлдгоо. Аби ч гомгийн газрын арын домжин дээр хэдэн тамхи угсруулан татаж стрессээ тайлаа сууж байтал Реко өгч мэн хаалга нэгэд гараад ирдэг ба Аби ч одоо үгийн зүрэг хажуугаар нь гүйж ороод нөгөө жорлонгоо зүлгээс уучваа. Гэхдээ энэ өдөр Абигийн гаргасан бас нэг алдаа бол өдөржин гомын зөөхөн мэдсээр үж нэх өндөр доёнсон төпөл өмсөж ирсэн явдал. Хөлийн өсгөндөө цэвэр үсэртэл ажиллаад үнэндээ л шамирч байгаа нь харагдана. Тэдний үйлчлүүлэгч шаргал ус Абиг үйл тамаа цайн гомгийн газар ажиллаж байгааг сонжиж энэ охин 3 хоногоос илүү тэсгүүдээ хэмээн шиврээр хийн. Энэ дунд нь бас Аби крашлдаг үйлчлүүлэгч байдаг болж. Гомгийн газар хаах үеэр Аби туйлдаа хүртэл ядарсан байх боловч Маузуми босс нь түүнийг явхаасаа өмнө галтгооны төмпөн шанагыг цэвэрлэх тушаал болгова. Хөөрхөн Абид ямар сонголт байх вэ штэ? Толгой тохиол цэвэрлэгэнд орлоо. Дараагийн өдөр нь Аби шантралгүйгээр иргэн ирдэг ба Маузуми босс ч улам хатуу ширүүн зан гаргаж түүнд өчнөн тоос шороо шал шавхаа цэвэрлэх ажил даалгаж дарамтласаар байв. Галтгооны боссыг эзгүй хойгоор нь Аби буцалж юу тогоотой шүлийг нь үнэрлээд л шанаг бариад тутгаж хүртэл үзлээ. Даанч төдөлгөө Маузуми босс нь чөтгөрийн болохоор тогоотой шүлний хажуугаар эргэлдэж байгааг нь олж хараад шөлнөөс савраа тат хэмээн загнах ба Аби ч бас хүн юм болохоор тесэрч би энд рамен хийхийг сурахаар ирсэн болохоос цэвэрлэгээ хийх гэж ирээгүй шүү. Тэгэд надтай ерөөсөө хүн шиг харьцахгүй байгаа чинь таалагдахгүй байна гэд хэлээд хаялаа. Маузуми түнд хизэнээс рамен хийж эхлэхийг чинь би шийднэ. Чи эхлээд цэвэрлэгээ сурах ёстой хэмээн ээлжид хиймэрэн сангаа тавив. Энэ удаа бол хэл ойлголцохгүй хэрнээ энэ хоёрын хооронд гал гарсан маргаан болж Аби ч тэсгэл алдан тэндээс гарч одлоо. Депрессэнд орсон Аби гэрте орж иртэл гэр орныхын байдал гэж өстөр нохойн хороо гахаан байрнаас долоон дор болсон байгааг анзаарах ба энэ мөчтөл Аби их багш Маузумиг яагаад цэвэрлэгийн тэгж их ач холбогдол өгöd байсныг ойлгодог. Маргааш өглөө Аби маань ажил дээр ирчихсэн юу ч болоогүй юм шиг ширээн дээрх сав махыг нь янзлсан сууж байдаг ба түүнийг олж харсан Маузуми бүр нэг итгэж ятсан шинжтэй харагдана. Хэл нэвтрэлцэхгүй ч Аби түүнд яагаад бодлоо өөрчилсөн шалтгаанаа ийхүү тайлбарлав. Өдий наслахтаа өөрийн болгож хөгжүүлсэн авяас чадваргүй билээ би. Нэг ажлаа хамгийн удаандаа 4 сар л хийж үтсэн. Энд найз залуутайгаа хамт байх гэж ирсэн ч тэр намайг хаяад явчихсан. Эргэж иртэл энэ хавар цаг нөхцөж бай гэж бодсон. Харин одооноос би таны төлөө бүх төрлийн цэвэрлэгээ хийх болно. Одоо бол миний цорын ганц зорилго бол таны шав болох хэмээн учрлав. Маузуми багш бараг зүрх сэтгэлээрээ түүний юу хэлээд байгааг нь ойлгосон бололтой. Тэрээр Абигийн гар утсыг нь ихэж аваад модон сандлаараа дэвсэлж ивддэг ба Аби чинь үйлдэлийг нь хүлээн зөвшөөрч үргэлжлүүлэн ажиллахаар болов. Өдөр хоногуд үргэлжилсээр Аби ч гомгийн газартаа шаргуу ажилласаар л байлаа. Нэг удаа Реко ихч Абиг ит хоол зөөгөө завгүй ахт нь дуудаж уулзаад анхны сарын цалингийг гардуулж нэг өдрийн амралт авах зөвшөөрөл олгодгоо. Аби ч бүр хагартлаа баярлаад л Токиод ирээд анх бааранд танилцсан андууд болох англи залуу бас ширээний хүүхнээр ажилладаг эмэгтэй хоёртойгоо оройн хоол идэж рамений тоогоочлох шинэ хүсэл мөрөөдлийнхөө талаар багталтай нэрнэ. Гэхдээ тэгтэл хажуу ширээнд найзуудтайгаа сууж исэн нэгэн англи хэлтэй Япон залуу Абиг рамений тоогоочлох гэж байгаа яриаг нь хальт сонсоод гайхан биширч тэдний ярианд оролцож үргэлжлүүлээд энэ хэд бүр хамт шоудж байгаа нь харагдана. Энэ англи хэлтэй Япон залуугийн нэрийг Тошио гэдэг бөгөөд шоудж дуусныхаа дараа тэрээр Абид нэрийн хуцаа өглөө. Манер удалгүй такси аваад хөдлөх гэж байтал нөгөө ширээний хүүхэн найз нь харин Тошигийн таксир өсрөө суучлаа шүү. Аби ч одоо шинэ найзыгаа жинхэнэ улаан цагаандаа гарсан хүүхэн байна гэж бодсоор хоцров. Нэгэн өглөө хүнсний зах дээр гомгийн газар эзэн Маузуми Абитай хамт ногоо цагаа төгөөд материалаа татаад явж байхдаа өөр нэг мастер тоогоочтой таардаг. Тэр тоогооч нь Маузуми тандан "Хүүмэн удахгүй их мастераас ажил авч миний залгамжлагч болохоор болсон" гэд гайхуулаад байгаа болтой шүү. Харин манай Маузуми хахад харин Аби л байна л да. Удалгүй ахлах тоогооч Маузуми маань овоо нэг Абид рамений талаарх зах зугаас нь зааж эхэллээ. Аягтай рамен өөртөө бүх ертөнцийг агуулдаг. Уул ус газар тэнгэргээд бүгд төгс орчих ёстой. Энэ дундаас рамений шүл нь бүхнийг нэгтгэж ам оруулж байдаг хамгийн чухал орцсон юм хэмээн зааж эхлэв. Аби угаасаа ахын хэлээд байгаа юмыг ойлгож байгаа мэт үзүүлснэ мэдэмхэрч раманда бууцаа гахаа мах өдр нэмж байгаа дахиад л их багшаа уурлаж байгаа харагдана. Энэ стресстэй өдрийн дараа Аби ажлаа тараад гэртээ амраа сууж байтал Японд ирээд анх танилцсан найз нарын нэг буюу нөгөө ширээний хүүхнээр ажилладаг эмэгтэй учир зүггүй хаалгануудад ороод ирлээ. Тэг хэлж байгаа. Би түрээсийн байрнаас хөгчлөө өнөөдөр танаа толгой орогдож болох уу гэд гуталтайгаа тариад ороод ирлээ шүү. Бас нилийн дураараа гар болтой. Дураараа найзыгаа учрыг болох гээд байж байтал дахиад л хин нэгэн хаалгыг төвшөв. Хаалгыг нээтэл нөгөө
англиар ярьдаг Япон залуу Тошио ч дураараа найзынхын цүнх чамдаамыг аваад ирчихсэн зогсож байдаг ба. Би ч түүнийг хараад гайхах тэр. Яг нөгөө дураараа найз нь Тошиог дарахын болохоор хүчээр дуудаад цүнх өдрөө зөөлгсөн юм байх уу. Хамгийн аимшигтай нь нөгөө найз нь хүний урманд босч ирээд баярлаач гэж хэллэггүй унтаад идэг насан. Би гэхдээ уйд тийм үү яадын нутгийн залууг орж ирээд халбаг пив уугаад яваач идэргээд гэртээ оруулаад ирдэг ба. Өнөг залуу ч айлд орохдоо гутлаа тайлж байгааг хараад Абигийн хувьд хүндлэх сэтгэл нь 200% нэмэгдэж байгаа харагдана. Улмаар энэ хоёр хамаг зовлон үнгээ хуваалцж эхэллээ. Мэдээж энэ хоёр ч тэгж байгаад хоёулаа л эцэг их гэр бүлийнхээ шаардлагаар мөрөөдлөө золиосолж хүсээгүй ажил карьер хөөцөлцсөн хүмүүс болцоож таарав. Тошиоч дараагийн удаа Абиг Йокохамагийн рамени музейг цуг үзье баригээд өрхтөн Абич хоёулахнаа юу манай найзтай гурлаа явахгүй бол эвгүй юм шүү гэж жаахан эргэлзлээ. Учир нь тэрээр сүүлд нөгөө шоудсан дараа дураараа найзуулан Тошио хоёрыг нэг таксинд суугаад явсан болохоор болсдог гэж бодоод байгаа юм байна л да. Тэгтэл Тошио маш хурдан залруулга хийж тэр өөрөө бит хоёр яагаач вэ? Зүгээр таксины мөнгө хувааж төлөөд гэр гертээ буусан юм. Танай наад найз чинь гомгийн музей үзэж явж явах төрлийн хүн биш баха гэхин тэр. Үүнийг сонсон Абич түүний саналыг баяртайгаар зөвшөөрөв. Удалгүй 100 сар болох төхөж барууны соёл иргэншилтэй Аби бүсгүй маань дандаа гомн зүүн гэж юу ах вэ? Гарын хоолой хийж гацур модоо засан рамени газраа битүү гойж чимгэллээ. Та нар маань ч гэсэн шинэ жилийн баяр төхөд ирэхээр зөндөө гоё хоол хийж идэн шүү дээ. Тийм биз дээ. Нэрэн хоол итгэхээс өмнө заавал эслэг буюу ногоо идэх хэрэгтэй гэдэг мэдхүү. Тэгвэл ногоотой хамгийн сайн зохицдог зүйл юу вэ? Энэ бол зөвхөн Японд тарж ургуулсан түүхий эдээс бүтсэн фундокийн гүнчдийн үртэй салаад амтлагч юм аа. Энэхүү амтлагч нь энгийн болон сахарын агуулмж багтай гэсэн хоёр төрөлтэй байдаг бөгөөд ногоо нь сахарын агуулмжийг 75%-аар багасгасан буюу сахарын эндэг хүмүүст зориулсан байдаг юм байна. Хоол идэхээс өмнө эслэг авах нь цусан дахь сахарын хэмжээг огцон өсөхгүй байх, хоол боловсруулалтыг сайжруулах зэрэг олон талын үр ашигтай. Тиймээс та бүхэн маань хайртай хүмүүстэй хамгийн сайныг зориулж эрүүл хүнсийг сонгож баярт мөчөө тэмдэглээрэй. Одоо харин кинороо буцацгаая. За бигийн маань хоолны залуу чимэглэх ажиллагаа үргэлжлсээр л түүнийг ажиглан суух Реко өвч нь нээх урт санаа алдснаа гэр бүлийнхээ тухай ялангуяа үргэлж гацуур мод засахыг хүсдэг байсан төрсөн хүүгийнхээ тухай түүхийг ярьж өгдөг. Харамсалтай нь Аби тэр ярианс нь ганц ч үг ойлгосонгүй. Манай энэ гэхдээ энд ирээд нэлийн удлаа. Хил усан сайжраад байгаа юм бол алгуу яамар ч юмт. Их багш Маузуми нөгөө олон төрлийн чимэглэлийг нь хараад яаж зүгээр ах вэ? Дургуустай илэрхийлээд уурлаад байгаа болтой. Аби түүнд загаас авсан эрдэнэ шишээ үзүүлж Рамана энүүгээр чимэглүүл үзэсгэлэнтэй биш үү гэхэд нь Маузуми өнөөх эрдэнэ шишийг нь авч идээд чи ямар Америкийн түргэн хоолны газар байгаа юу? Тэгж их гэрээ санаад байгаа юм бол Америк руугаа тонь литргээд нүүр нүдгүү загнчих юм уу? Түүний энэ хатуу ширүүн байдал халширсан ихнэр нь хэлж байгаа. Хүн сэтгэл гаргаад юм хийж байгаа талархаж сурах хэрэгтэй. Хэмээн сургаал үгс усгаад амжив. Гомгийн газар хаасны дараа Аби Кога хаягаар гартлаа. Агуулгын өрөөнд Маузуми багш нэгэн зураг руу ширтээд чимээгүйхэн уйлж байгааг нууцаар олж харав. Бас л эрэх дуртай байгаа шүү. Хэдэн өдрийн дараа нөгөө Тошио Аби хоёр ч уулзаад төлөвлөгөөний дагуу Рамани музей эдрээ үзээд гадуур Рамани газарт гомин идээд учиргүй хажиргалтай явж байна. Гэхдээ ер нь ингээд энэ хоёр баг учраа олчих шиг боллоо л дөө. Харин гомгийн газрын эргэн тойронд хүмүүс уламжлалт рамени тоогож Маузумиг нэгэн шар үстэй гадаад охинд рамен хийж өгөхийг заагаад байна гэж хоолхон гайстай цуу яриа гаргаад ирлээ шүү. Өрсөлдөгч мастер тоогооч нь Маузумигийн гаргаж буй үйлдэлийг жигшин зэвүүцэж гадаад үнийг шав болгож авах нь рамени уламжлалыг гутаан доромжсон хэрэг эмэн өдөн атхан тэр. Үгээр цогсонгүй чиний шав хийсэн хоолоо их мастерт амсуулж ад заах хөстэй. Тэг чадахгүй бол чи дахин хизээч рамен хийх хэрэггүй болно шүү дэргээд баахан үг хэлаа. Маузуми ч итгэлтэйгээр энэ сорилыг нь хүлээн зөвшөөрдөг. Угтаан бол их багш Маузумийн шав Абида рамени зөвхөн толгой дотроо тогтоож авсан хідэн заавар төдийхнөр бас сэтгэлээрээ мэдэрч ихийг заах гэдэл үзээд байгаа юм. Даанч Аби нэгдүгээр хэл ус авалцахгүй, хоёрдугаар юм ойлгох чадвар нь сул зэрэгээс болоод загнуулт зэмлүүлсээр л байлаа. Аби тэгээд юмаа сайн сураагүй байж Маузуми багшигаа бас аль дээр нэг зураг ширтээд уйлээд байсныг нь биеийн хөдөлгөөнөөр ойлгуулснаа яагаад тэгсэн учрыг нь шалгах гэж үзлээ. Дотроо л уйлээд байсныг нь сануулж байнга дээртүүлдэг хариугаа авах гэд үзээд байгаа болтой. Яг үүндээ тэр зураг дээрх хүн Маузуми Реко нарын төрсөн хүү бөгөөд 5 жилийн өмнө эцэг эхтэйгээ холбоо тастаж Парис руу Франц хоолны тоогооч болох мөрөөдлөө биелүүлэхээр явсан аж. Нэг өдөр Аби нөгөө Тошиотойгоо бараг аль биесны найз залуутайгаа хамт байх үеэрээ түүнийг удахгүй 3 жилийн хугацаатаагаар Шанхай руу томилтоор явах болсон гонх мэдээг олж сонсдог. Аби ч өөрт нь өмнө тохиолдож байсан үйл явдал дахин давтагдах гэж байгаад итгэж ядан. Хүүе гэхдээ чи тэд нарын хүссэн зургаар нь дургүй ажлынхаа төлөө тэгээд жигнэсээ явах гэж байгаа юм уу? Наад газараасаа гараад дуртай зүйлээ хийгээд явж болохгүй юу? Хэмээн асуудал өнөөх нь юу гэж тийм байхав дээ. Энд чинь Япон улс. Байгуулгын соёл нь юм байдаг юм аа. Америкчууд та нар яхаараа бүх зүйлийг өөрсдийн хүсээр байлгах гээд байдаг юм бэ гэд хуран маргаан үсэг шинжтэй боловчлаа шүү. Аби ч хатуу зарчимтай Япон соёлд бууж өгөх тал руугаа орж уруу царайлтал Тошио хэлж байгаа. Чи надтай хамт явж болохгүй юу? Хэмээн асуухан дээрээ. Аби ч одоо л нэг мааштай багшийнхаа учрыг олж рамен хийх арга ухааны үзүүрээс атгах гээд явж байхад нь юун яасан хятад явах мантай үсттэй. За яг хөө тэгээд юу болохыг харж лвэ. Нэг өглөө гомгийн газрын охин Аби маань өөрийн хийсэн рамений шүлгийг багштай хамсуулах гэтэл Маузуми багш нь хамсч үзэлгүй шууд угаалтар руу асгаад хайчдаг юм аа. Шалтгаан нь түүний шүлнөөс сэтгэл үнэртэйгүй юмсан ч хэцүү ч юм да нэрэ. Удалгүй нөгөө Тошио нь Абиг орхиод Шанхай явах өдөр ирэх бөгөөд хоёр талд буун уйлаа малан болсоор салцгаалаа. Нэгэн шөнө рамений газраа хаасны дараа Аби дахин шүл хийж багшаараа
шалгуулах ордлого хийвэ. Мао Зэдунгийн багш нь уг шүлнээс амсдагч юу ч юм нэг зүйл дутмаг санагдсан хэвээр л байлаа. Аргаа барсан Аби хэлж байгаа. Сенсей та надад шүлэндөө яаж сэтгэлээ шингээхийг хэлээд өгөлдөө наад туслаач хэмээн чин сэтгэлээсээ гуйна. Улмаар арга муурцсан их багш Мао Зэдунгийн түүнийг ээжтэйгээ уулзуулахаар хөдөө тосгон руу дагуулan яв. Мао Зэдунгийн ээж Абигийн шийсэн шүлийг амсаад хэлж байгаа. Амд нь үлбэр байна гэж хэлэх ба Мао Зэдун хүртэл яагаад тийм байгааг нь бодоод олохгүй байгаагаа учрлав. Учир нь тэрээр Аби шавьда шүл гаргаж авах хамаг арга ухаанаа бүрэн зааж өгсөн юмсанжээ. Тэгтэл ээж нь Аби тандан хэлж байгаа. Чиний наад ухаан санаа чинь дуу шуугаан ихтэй замбраагүй байна. Аягтай рамен гэдэг бол үйлчлүүлэгчтэй өргөн барьж буй сэтгэлийн бэлэг байх учиртай. Энэ хоол чинь тэдний дотор ороод биеийнх нь нэг хэсэг болох юм шүү дээ. Тэгэхээр гунигтай ч вэ, баяр хөөртэй ч вэ, хамгийн гол нь хайр дүүрэн сэтгэлээ шүлэндөө шингээх ёстой хэмээн тайлбарлав. Аби ягаад ч юм энемигийн хийсэн зүйлийг ойлгосон бололтой ингэж асуудаг. Би хайр дүүрэн сэтгэл гэж юу гэдгийг мэдэхгүй. Хайртай учрлаа гэж бодоход надаас яваад өчгдөг. Одоо надад үлдсэн бүх зүйлийг өвдөлт гониг гутрал байна хэмээн хэлэхэд эмээж түүнийг ойлгож ингэж байгаа. Тэгвэл чи шүлэндөө нулимсаа шингээж хийгээд эхэл дээ хэмээн зөвлөв. Эргэж ирснийхээ дараа Аби дахин рамены шүлөө хийхдээ өнгөрсөн гуниг амьдралаа эргэцүүлж нулимс туслуулсаар байв. Түүний хийсэн шүлийг нь Реко өгч нь байнгын үйлчлүүлэгчтэй цуглуулж байгаад авсуулт нөгөөд нь ихэндээ дайжгүй амттай болсон байх шүү хэмээн магтаж идэж эхэллээ. Гэтэл раменаа идэж эхлээд удаагүй байхдаа нөгөө үйлчлүүлэгч нь эхнээсээ өөрсдийн гуниг түүхийг ярьж эхлэх ба удалгүй нус нулимстайгаа холилдон уйллаад эхэллээ шүү. Сүүлдээ хоолны газраар дүүрэн уйлаа майлан болж хувирв. Тэр үеэр их багш Мао Зэдун орж ирээд хамаг хүн амтан уйлжимжээ таагааг хараад ихэд цочирдхон тодорхой шүү дээ. Эхнэр нь түүнд Абигийн хийсэн шүлийг өргөн байтал Мао Зэдун шүлийг амсан даруйда нулимсаа твцсэнгүй. Гүгэд гарчлаа. Нулимсаар амталсан шүлийг минь уугаад уйлцгаа гэдэг юм болоод байгаа юм уу да хаашийн. Энэ дунд шүлийг нь уугаагүй нэг л хүн байх ба тэр нь Реко өгч бөгөөд уйлж байгаа нөгөө хэдийгээ хараад илгээ өштөл шоолж байгаа нь харагдана. Ингээд эцэст нь уламжлалт Японы раманы их мастрын ажилтнал өгөх өдөр ирлээ. Энэ мастер нь шин тогооч нарын хийсэн раманыг амсаж байж өв залгамжлсан раманы тогооч болох хэсгийг шийддэг учир жанцантай юм байх оо. Гэхдээ энэ их мастер нэлээд нас дээр гарсан суусан газраа зүрмглээд байдаг хүн байваа. Хамгийн дөрөв тэрээр Мао Зэдунгийн өрсөлдөгч мастрын дэрж өв залгамжлах хүүгийг нь хийсэн раманыг амсахаар болдгоо. Их мастер эхлээд гоймонгоос нь амслаа. Дараа нь гахаймахнаас нь өчүүхэн жоохныг амссан төдөд хагад цацаад хүмүүс ч бүр сандарч байгаа нь харагдана. Дараа нь их мастер шүл рүү нь хурууга дүрж амсан улмаар толгой төхөн тэр. Энэ тэрээр эдний шин залгамжлагчийг албан ёсоор баталгаажуулсан хэрэг юмсанжээ. Гэхдээ тэгээд өв залгамжлагчаа баталгаажуулж чадсан гэд энтхий эзэн бүр хагартлаа баярлж байгаа нь харагдана. Дараа нь их мастер Мао Зэдунгийн зочилж Абигийн хийсэн раманыг амсч үзв. Аби раман дотроо улаан лойл, амтд чинжүү, эрдэн шиш зэрэг шинэлэг орцуудыг багтаасан байлаа. Их мастер эхлээд гоймонг, дараа нь гахай махыг, дараа нь улаан лойлыг амсах ба улмаар шүлнөөс нь балгаад ясыг нь цайтал шалгана гэдэг шиг нэлээд сайн шинжиж байдаг шүү. Зааланд тэр чигээрээ нам гүн байдал ноёлж бүгд л их мастерын хариуг амьсгал даран хүлээн. Эцэст нь их мастер сонсголын аппарата зүүж байгаад Абигаас "Чиний энэ рамен чинь юу гэдэг нэртэй юм бэ?" хэмээн асууна. Аби ч түнд "Тэнгэрийн тагна гэдэг рамен байгаамаа" хэмээн хариулв. Их мастер түн рүү ихслэн хараад "Амттай байна" хэмээн хэллээ. Хамаг хүний нүүрэнд баярын мишэл тодорж эхлэхэд Мао Зэдун ч сэтгэл тавьширч байгаа нь харагдана. Гэвч их мастер төд удалгүй. Гэхдээ чамд өшөө хугацаа хэрэгтэй. Одоохондоо би айц өгч чадахгүй гэж авд юм да. Эрэхтэй гадаад хүн биш. Дээрээс нь шаргал үсгүй байсан бол байдал өөр байх байсан болов да. Мэдгүй юм да хөөрхөн Аби минь. Яаж ч Мао Зэдунгийн өрсөлдөгч мастер тоогооч зүгээр л чимэг гараад явчихгүй. Би бизнесээ өргөжүүлж байгаа. Хэрвээ чи ресторанаа зарах бол би удалдаж аван шүүч гэж байх шиг. Сэтгэлээр унсан Мао Зэдун ч тэндээс гарч явах ба Аби харин юу болоод байгааг итгэж өгөхгүй бүлтгэрэн зогсоно. Шөнө Мао Зэдунгийн ресторантаа ганцаараа уугаа сууж байтал Аби орж ирээд түүнтэй нэгдлээ. Хөөрхөн амтан багшийнхаа урмыг хугалсан дагуучл үсээд байж байгаа болтой. Багш нь харин түүнд хэлж байгаа. "Нөхөр минь чи юу н яасан зүрүүд нөхөр вэ? Яаж том толгойлохоор раманд помидор, чинжүү, эрдэн шиш хүртэл хийж чаддаг байна. Энд ирээд бүтэн жил болж олигтой хэл ус сурсан юм байхгүй. Яг л манай Парис яваад алга болсон том толгойтой хүүшиг бүхнийг өөрийнхөө хийх гэж зүтгэн. Ямар ч тач раманы мастер хүн өв залгамжлагчтай байх ёстой. 45 жилийг раман зориулчаад өв залгамжлагчгүй байвал амьдрал нь бүхэлдээ утга учиргүй болж дуусна. Гэнтэл чи гэдэг хүн манад дайрч орж ирээд раман ихийг заагаад өгөхгүй гуйсан. Би чамд хатуу ширүүн зан гаргаж байсан чи одоо болтол энд байсаар байна. Чи үнэхээр л Япон зүрхтэн хүн бололтой" гэж хэлээд Абиг толь үчгээ гаргаж ирэхийг хүсв. Тэрээр толь үчгээс successor буюу залгамжлагч гэдэг үгийг харуулад "Чи бол миний залгамжлагч" хэмээн хэлдэг. Энэ үед Абигийн бяцхан зүрх нь үнийг тэснэ гэж үү? Хагартлаан баярлаж шуутгал их багшигаа тэврээд авч байгаа нь харагдана. Эцэст нь ийм өдөр ирдэг юм байжээ. Удалгүй Аби бүсгүй Америк руугаа буцахаар болдог ба Япон андууд нь харин түүнийг явахаас өмнө уламжлалт баярын ёслол үзүүлэхээр багштай ч уулзуулалгүй дагуулж явж. Мань хүн бүр нөгөө уламжлалт баярын гол дүр болчихсон явж байтал их багш Мао Зэдунгийн дээр дор хурсан олны дундаас түүний зүг гоник бахархал холсон харцаар ширтээ зогсож байв. Мөн гоймонгийнхаа газрын улаан дэнлүүг авчирч Абид дамжуулж өгч байгаа нь харагдана. Нэг жилийн дараа манай шаргал уст Аби маань нэг мэдсэн Америкт өөрийн гэсэн раманы газартай болжээ. Хоймортой их багш Мао Зэдунгийнхаа гэр бүлийн зургийг үлгсэн харагдана. Одоо л нэг сурч мэдснээ хэрэгжүүлж амьдралаа дөмөгхөн шиг авч явах хэмжээнд хүрсэн бололтой. Чухам завгүй тал тал тийшээ гомн шүлээ аяглаа зогсож байтал хин нэгэн түүнтэй Японоор мэдлэхэн тэрэ эргээ тартал хэн байсан гэж
Шанхай руу алга болсон Тошио гэх нөхөр түн дээр хүйд ирсэн байт юм да. Тошиогийн хувьд нөгөө уйтгартай офисын ажлаа хаяад оронд нь хөгжимчин болох мөрөөдлөд авахгаар шийдсэн байв. Ийхүү Аби хүсэл мөрөөдлийнхээ араас тууштай явж бодит байдал болгосон байх ба үүнийг өөрийн нүдээр үзсэн Тошиогийн сэтгэлч маш ихээр хөдөлж байлаа. Аби Америкт гомгийн газраа The Ramen Girl хэмээн нэрлсэн байдаг. Киноны эхэнд энэ киноноос амьдралд хэрэг болох нэг зүйл ойлгож авна гэж хэлж байсан шүү дээ. Та бүхэн их багш Мао Зумигийн ээжийн Аби танд хэлсэнгүй санаж байгаа хаа? Бид хаач вэ? Ямар ч ажил хийдэг бай хамаагүй хийж буй зүйлдээ сэтгэлээ шингээж хийж байж үр шимийг нь хүртэж өөрчлөлтийг авчирдаг ажээ. Та нар маань эрх шинжилтээ хийж буй бүхэндээ сэтгэлээ шингээж сансан бүхнээ биелүүлээрэй. Дараагийн контент тун утга орно шүү. Хүлээж байгаарай.